Сайн уу? За хэдэн 7 хоног уулзсангүй. Яагаад гэхээр нэгт би Монгол явсан. Тийм учраас Монголд очихоор угаасаа айгүй завгүй байдаг учраас бичлэг хийж амжсангүй. Хоёр дахь юм болвол ер нь миний одоо бичлэгийн санааны урын сан дуусаад байна гэх юм уу. Анх уулын би бичлэг хийхдээ энэ суугаа ингээд хүмүүс зөвлөгөө өгдөг ч гэдэм үү те. Би яаж ингэж амар хэлбархан байдлаар нэг имийг олж хийдэг вэ ч гэдэм үү. Нэг имийг олж мэдсэн бэ гэдэг өөрийн туршлагаа хуваалцдаг тийм сууг байлгая гэж бодсон юм. Тэгсэн чинь миний тэр маань дуусаад ах шиг байна. Одоо тэгээд зарим тохиолдолд ингээд энэ 7 хоног юу хийх үү, ямар сэдвээр одоо бичлэг хийх үү гэдэг маань жоохон толгойн өвчин болох гээд байгаа гэх юм уу. Тийм шалтгааны улмаас бас бичлэг хийсэнгүү. Дээрээс нь заримдаа ингээд энэ нэг сэдвэр бичлэг хийгингүүд энийг ч хүн сонирхох юм уу да, энэ ч хүн хэрэгтэй болоо да гэдэг нэг тийм бодол бас орж ирээд байна. Тэгэхээр би ер нь яг өөрийнхөө одоо YouTube channel-ийнхаа цаашдын одоо чиг баримжааг нь л олох ёстой юм байна гэдэг тийм бодолтой болоод байна л да. Нэгсэндээ миний энэ YouTube сувг хүнд яг юу өгдөг, ямар сувг байх ёстой юм бэ гэдгийгээ дахин нэг бодож, дахин тодорхойлох тийм цаг хугацаа мөч дээр ирж байгаа гэх юм уу. Миний анхны бодсон шиг байдлаар миний сувг болвол нэг явах боломжгүй юм шиг надад одоо санагдаад эхэллээ. Яагаад тэгэхээр одоо daily vlog маягийн юм хий гэхээр чинь миний амьдрал яг үнийг хэлэх тийм амар адал явдалтай байдаггүй байхгүй юу? Би ингээл бусад хүмүүс шиг байнгын ивентэд яваал эсвэл гадуур гоё хоол идэл гоё юмнууд одоо өмсөж зүгээд ч гэдэм үү те тэгж бол явдаггүй. Би ч нэг айгу тийм хямагч мөнгөө хямагддаг гадуур нэг их хоол идээд байдгүй ивент энтерт ч явж мавдаггүй. Ер нь бол айгу тийм амар жимэр амьдрдаг учраас тийм daily vlog маягийн төрлийн амьдралаа хуваалцдаг төрлийн сувг байхад миний сувг үнэхээр тохиромжгүй. Би үнэхээр тохиромжгүй хүн байгаад байгаа юм. Зөвлөгөө гингүүд чинь зөвлөгөө чинь тэгээ тодорхой хэмжээнд хүрээд дуусчихж байгаа байхгүй юу? Яг үнийг хэлэхэд Австралид яаж амьдрах талаар хэвчлэн байлаа штэ. Гэтэл одоо цаашаа өөр яг юугаар яаж энэ сувгаа хөгжүүлээд ямар чиглэлээр бичлэг хийвэл хүмүүст илүү хүрэх юм бол би өөрөө тэрэндээ бас туртай ах юм бол 7 хоног болго энэ 7 хоног юу хийх вэ гэж боддоггүй, толгоо өвддөггүй байх юм бол гэдэг нэг тийм сэдвээ чиг баримжаагаа өөрийнхөө бичлэг хийдэг төрлийг л одоо олох ёстой болж ах шиг байна. За тэгээ нэг ийм шалтгаануудын бол бас хэсэг бичлэг маань завсарлаа. Уг нь бол би энэ суугаа анх эхлэхдээ 7 хоногт нэг удаа бичлэг заавал оруулж ийна гэдэг зорилго өөрөө өөртөө тавьсан юм. Гэхдээ тодорхой шалтгаануудын улмаас үнэхээр бичлэг хийх боломжгүй үеуд гарч ирж ин дээрээс нь одоо урын сан маань дуусч ин бичлэг хийх одоо санаа орж ирэхгүй гэх мэт иймэрдүү юмнууд байна. Тийм учраас дахин сувгаа яаж одоо шинчлэх үү, чиг баримжаагаа олох уу гэдгээ бодцоод тэр аргаа олцоод тэгээ дахиад идэвхтэй бичлэг оруулдаг болно гэж бодож байна. За тэгээд ойрын сонин сайхан гэх юм бол Монгол явсан. Тэгээ Монгол яваад гоёч байла, муухайч байла. Угаасаа дандаа сайн сайхан байна гэж юу ах вэ? Бас дандаа муу байна гэж юу байх вэ? Тэ мэдээ сайн муухай хослсон л байгаа. Тэгээ би яг энэ дундаасаа надад тохиолдсон 3 сайн 3 муу фактуудыг ярих гэж бодлоо. Ер нь бол факт ярьсан нь зүгээр ах тэрнээс биш ерөнхийдөө те манай Монголд очиод гоё байла яагаад гэвэл эн чинь миний эх орон учраас гэдэг юм уу те тиймэрдүү ерөнхий юм бол яриад хэрэггүй эсвэл одоо Монгол үнэхээр муухай байла нүүл шороондоо дарагдсан бор саарл өнгөтэй нэгч мод байхгүй ч гэдэг юм уу те тиймэрхүү ерөнхий юм ярихгүйгээр яг Монголд 10 хоноход надад тохиолдсон одоо фактуудын талаар болсон явдлын талаар л ярих гэж бодлоо. За, сайнаас эхлэе гэж бодож байна. Би яг Монголд 10 хоноход надад айгүй их юм тохиолдсон. Айгүй адал явдалтай 10 хоног байсан гэж би бол дүгнэн. Уул нь бол би Монголд очиод эхний нэг 6 хоног гэрээсээ огт гараагүй. Тэгээ сүүлийн 4 хоногт л гадуур дотор ажлуудаа амжуулж авсан байхгүй юу. Тэгсэн чинь энэ хугацаанд л ийм л их юм надад тохиолдлоо. Тэгээд угаасаа Монголд амьдрал дандаа сонирхолтой байдаг, дандаа адал явдалтай, дандаа буцалжил байдаг л та. Тэгээд энэ дундаасаа 3-ыг нь сонгоод яриа. Сайнны хамгийн нэгдүгээрт нь юу вэ гэхлээр би Монголынхоо одоо түргэний эмчнэрт эрүүл мэндийн системд үнэхээр их талархсан. Ялангуяа Австралитай харьцуулахад Монголд эмчид үзүүлэхэд үнэхээр амар хялбар дээрээс нь бас хямдхан байдаг. Надад юу тохиолдсон бэ гэхлээр би Монголд очисон эхний 5 өдрөө тавууланд нь өдөр болгон өглөөний цайндаа, өдрийн хоолндоо, оройн хоолндоо хууцай, нийслэл салааттай хамт идсэн байхгүй юу. Тэгсэн чинь би Австралид дандаа юм нэг эрүүл гэх юм уу да одоо жимстэй, ногоотой, тэгээд уурхтай хоол ингээд хольж идсээр хагаад миний гэдэс ходоод тэрэнд нь тасчихсан юм шиг байгаа юм. Тэгээд 5 өдөр хууцаа идсэн чинь нөгөөдхөө сайн боловсруулж чадахгүй. Тэгээ би төвжрэлд орсон. Яг 6 дахь өдрийнхөө шөнө нь төвжрэлд ороод түргэнд дуудаж байгаа байхгүй юу. Ер нь бол
би амьдралдаа хизээж тэгж өвдөж үзээгүй бүр аимшигтай өвдсөн. Тэгээд тэр өвдөлтийг даваад гарчих болов гэсэн чинь сүүлдээ бүр тэсэхгүй болохоор нь түргэн дуудаж байгаа байхгүй юу. Тэгээд түргэн дуудсан чинь түргэн бүр ингээ 5 минутын дотор хүрээд ирсэн. Тэгээд эренгүүтлийн надад айгуу гоё зөвлөгөө өгөөд тэгээд намайг эмчлээд миний өвдөлтийг байхгүй болгоод зөөр болгоод гарсан. Тэгээд би тухайн мөчөд ямар азар одоо Монголдо байхдаа ингэж өвдөвдөл гэж бодсон гэх юм уу? Ер нь Монголд очиагүй байсан бол тэгж өвдөхгүй л дээ. Ягаад гэвэл хөөцөө идэхгүй юм чинь. Гэхдээ ямар нэгэн байдлаар Монголд өвдөхөд түргэн тусламж болон эмнэлгийн үйлчилгээ авахад үнэхээр хямд бас түргэн шуурхай байдгийн байна гэдгийг тухайн мөчөд аягүй сайн ойлгосон. Хэрвээ би Австралид яг тийм өвдөлтийг мэдэрсэн бол би тэр өвдөлтөө мэдрээл яг үнийг хэлэхэд байх байсан баха. Ягаад тэгэхээр би энд өмнө түргэн дуудаж үзээгүй. Тэгээ түргэн дуудах процесс нь ямар байдгийг надаас одоо мөнгө гарах юм уу гэдгээ яг үнийг хэлэхэд би сайн хэлж мэдэхгүй байна. Миний одоо даатгал түргэний мөнгийг одоо төлөх юм болов түргэний мөнгийг хэрвээ төлөхгүй байх юм бол миний карманаас хэдэн төгрөг гарах юм бол гэх мэтчлэн тиймэрдүү юмнуудыг бодсоор агаад би тэгэл за энэ өвдөлтөө тисээд даваад гаръя да гэл өнгөрөөхөөсөн бах гэж бодож байна. Тэгээ Монголдо эрүүл мэндийн үйлчилгээ авахд үнэхээр түргэн шуурхай хэлбэр хямдхан байсан. Энэнд үнэхээр их талархаж байна. За хоёр дахь нь гэх юм бол энэ бол надад ёстой Монголд байхад байнгын тохиолддог байсан зүйл байсан байна лээ. Гэхдээ Австралид ирээд ийм юм ер нь бол нэг тохиолдоогүй учраас би мартчихсан байсан. Тэгээ Монголд дахиж Австралиас очиод ийм юм тохиолдсон чи хүүе нэрээ Монголын маань энэ нь үнэхээр сайхан штэ гэж бодсон зүйл байна. Тэр юу вэ гэхлээр би машина одоо зогсоолоос гаргах гад маневрлж ийсэн ахгүй юу? Уул нь бол би өөрөө гаргаж чадна. Гэхдээ зүгээр л ингээд аавын машиныг барьж ийсэн болохоор зурчих үедээ гэж жоохон санаа зовоо. Тэгээд баталгаатайн дээр гээд хид ингээд маневрлаад явж исэн. Тэгсэн чинь нэг холлоос нэг ах гүйж ирснэ. За минутаа одоо урагшаана яваад үзээ одоо одоо инг гэл надад өөрөө туслаад байгаа байхгүй юу. Би уул нь бол тэр ахаас надад туслаад өгөөч гэж ямар ч тусламж хүсээгүй. Тэгснэ тэр ах зүгээр л намайг холоос харснаа. Ивидээ энийг амтан гарч чадахгүй байх л гэж бодсон юм шиг байна. Тэгснэ гүйж ирснэ. Надад одоо миний дүүтийг одоо инг гэд заагаад байгаа байхгүй. Тэр надад бүр ингээ үнэхээр хөөрхөн санагц. Үнэхээр тийм нэг хайр хөрмөр гэх юм уу. Би яг нэг тийм мэдрэмжийг яг монгол хүмүүсээсээ л өмнө нь зөндөө авдаг байсан юм билээ. Монголд ингээ машин бариад явж байхад шал танихгүй хүн ирснээ одоо миний дүү ингээд үг дараад үг одоо тийг ингэ гэд заагаад хүчдэг байхгүй юу. Монгол машин барьдаг байхад тиймэрдүү нөө зөндөө тохиолддог гэсэн. Тэрний тухай үед энэ үнэхээр гоё зүйл шүү. Манай монголчуудын энэ сайхан шүү гэд нэг тийм анзаарч боддоггүй байжгаад яг Монголоос хол байжгаад очингууд тиймэрдүү зүйлийг нь илүү дотноор хүлээж аваад илүү сайн мэдэрдэг юм шиг надад санагдсан. Тэгээ надад тохиолдсон хоёр дахь гоё зүйл нь ийм юм байла. Гэхдээ зөвхөн энэ ах надад туслаагүй. Энээс гадна дахиад хоёр хүн надад өөр газруудад машина зогсоолт одоо тавих жахад одоо инг гэд өөрсдөө санаачлахаараа ирээд туслаад байсан хгүй. Тэгэхээр би яг энэчнээс манай монголчуудын одоо халуун дулаан сэтгэлийг нэг эндээ дотн ханддаг тэр дундаа одоо эмгтэй хүн ямар нэгэн байдлаар юм өргөж чадахгүй ч юм уу эсвэл машин байрлуулж чадахгүй гэсэн зүйлүүдэд айгүй сайн одоо тусалдгийм байна гэдгийг ойлгосон. Эндээ нэмээд нэг юм хэлэхэд би онгоцон дотор хажуудаа нэг ахтай хоёулаа суусын 3-1 суудал дээр тэгээд тэр ах онгоцноос буух болоод ингээ хүмүүс очрлоо зогсож исэн чинь тэгсэн чинь тэр ах шууд өөрийнхөө ачааг авангуутлаа өргөжлүүлээд ахын дүүдийн дээр тавьсан ачаагаа махын чиний ачааг аваад өгье гэд тэгж байгаа байхгүй юу. Ер нь бол нэг иймэрдүү зүйлсийг зөвхөн Монголдо хатаал би илүү мэдэрдэг. Монгол хүмүүст яг ийм байдаг юм шиг надад санагдсан. За Монгол очоо надад тохиолдсон, надад мэдрэгдсэн одоо 3 дахь сайхан юм нь юу байсан гэхэлэр намайг одоо чин сэтгэлээсээ хайрладаг, чин сэтгэлээсээ миний төлөө санаа зовдог, миний одоо баяр баясал одоо эсвэл жаргал зовлон бүх юмд хамтдаа байдаг хүмүүс байгаа шүү гэдгийг дахин мэдрэх нь үнэхээр сайхан байлаа гэх юм уу. Яг Австралид байхдаа ч гэсэн ингээд намайг ямар ч үед хайрлах, түшээд авах, ингээд ард бат зогсох ийм хүмүүс байгаа гэдгийг бол мэдж байгаа. Гэхдээ мэдэх болон мэдрэх гэдгийн ялгааг нь Монголд очиод илүү сайн ойлгосон гэх юм уу. Яг одоо тэр хүмүүсийн надад санаа тавьж байгаа байдал надад хэлж байгаа үгс тэр болгоноос нь би яг ингэж жинхнээсээ намайг хайрлаж байгаа гэдгийг нь надад халамж тавьж байгаа гэдгийг нь ойлгоод мэдрээд байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ ямар ч үед намайг яг байгаар минь хайрлах, намайг өртөөсөө шүүхгүй, намайг одоо ингэж амжилттай ч явсан, амжилтгүй ч явсан, унаж болсон бүх үед хамт байх хүн байгаа шүү гэдгийг мэдрэх нь одоо Монголд очисны 3 дахь гоё зүйл нь байлаа.
За тэгээ нэг ийм 3 үйл явдал надад тохиолдоод би тэрнээс айгүй гоё мэдрэмж авлаа. Харин одоо Монгол тохиолдсон муухай 3 факта ярья. Энд гэхдээ үнэхээр стрессний байсан. Би ингээд яагаад би бүр ингээд яагаад гэж орилмоор хашгирмаар санагдсан мөчүүд яг энэ нэг гэрээсээ гарсан 4 хоногт надад тохиолдсон. Тэгээ би үнэхээр юм азгүй хүн юм уу эсвэл угаасаа Монголд иймэрдүү юмнууд байнгын болж идэг тэр нь ингээд надад тохиолдсон юм уу гэдэг дээр үнэхээр гайхшрал төрсөн. За хамгийн ихний зүйлээсээ эхлэе. Энэ бол нэг сүртэй юм биш. Гэхдээ л надад айгүй онцгой санагдсан. Тэрний юу вэ гэхээр үндэсний цэцэрлэг түрээлэнд би дүүнэраа дугуй унуулах гад дагуулад явсан хгүй юу. Тэгсэн чинь тэнд нэг юм усан дээр хийлдэг бөмбөг тавьсан. Тэгээ бөмбөгөн дотор нь хүүхдүүд орж тоглодог юм байгаад байгаа юм. Гэхдээ тэр яг бөмбөг хэлбэртэй биш юм зөөвөн хэлбэртэй. Тэгээ зөөвөнгийнхаа хоёр талд юм нүхтэй байгаа байхгүй юу? Тэр нүхээр нь хүүхдүүд ингээд орж гардаг гэсэн үг. За тэгээд тэр бөмбөг дотроо орчоод хүүхдүүд ингээд эргэлдээд тоглоод явдаг. Тэгээ манай дүүнер тэрэн дээр сумаар байна гэсэн. Тэгэхээр нь би тэрнийг ажилуулж байгаа хүнийг нь олох гэсэн чинь ямар ч ажилуулж байгаа царайтай хүн байхгүй. Тэгээд тэн зогсож байгаа хүмүүсээс нь яг энийг энэ тоглоомны эзэн хаана байгаа юм бол гэх тэгэнгүүт тэр ээж магадгүй нэг хүн зааж өгч байгаа. Тэгээд 2 3 хүнээс асууж агаад яг энэ тоглоомыг ажиллуулж байгаа хүнийг олж байгаа байхгүй юу. За тэгээд тэр ахаас нь ахаа энэ хит юм бол гэсэн чинь амар дуурч ядсан. 10,000 гэх. Гэтэ миний нүд рүү харахгүй намайг өрдөөсө харахгүй заяо. 10,000 гэж байгаа. Тэгснээ хэр удаан тоглох нь 10,000 юм бол гэсэн чинь 10 минут тоглох нь гэж байгаа. Тэгээд тэгвэл би дүүнрээ тоглуулчихъя гэж тэгсэн чинь ямар ч хариу өгөхгүй заяо. Тэгээд ингээд над руу нэг ч харахгүй зөвхөн тэр тоглоом руугаа л хараа зогсоод байгаа. Тэгээ ахаа би дүүнрээ тоглуулах гэсэн юм аа. Танд яаж мөнгө өдлөх үү гэсэн чи байж гэд намайг бүр ингээд загнаад байгаа байхгүй юу. Тэгснээ энд чинь хүмүүс тоглож байгаа маагаас тэг харахгүй байна уу чи гэж мэгээд би тэгээд яах вэ тэр очерт нь орчих мөнгөө төлчих тэгээд очрлоод байж л гэсэн санаагаар ингээд би дүүнрээ тоглуулъя данс нь хийдвэ мөнгөө төлчих гэсэн утгаар бол нь хэлж байгаа. Тэгсэн чинь намайг шууд хүмүүс тоглож байгаа өстэй чи харахгүй байна уу гэ намайг загнаад эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ би эндээс тэр хүнээс нэг гуйгаад үнгүү тоглоом дээр нь сууж тоглох гээд байгаа юм шиг мэдрэмж авсан. Тэгээд уул нь би өөрөө тоглох гэсэн бол за лайла ингэн байна бол тоглохгүй гэд явчмаар байгаа хгүй. Гэтэл манай дүүнер тогломоор байсан учраас тэгэл дүүнрийнхаа төлөө тэсэл за хаа уучлаарай яаж мөнгө өдлөх үү одоо би хэдэн үний дараа юм бол гэж тэгж байгаа. За тэгээд байжсэн чинь тэр ах амар тодорхойгүй чиний өмнө хэдэн хүн байгааг би мэдэхгүй байна. Энүүгээр зөндөө хүмүүс асуугаал яваад исэн гэж байгаа. Тэгээд хүлээж байгаа дараа чи өгөөж тэрэнд нь дүүнрээ суулгаж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэрэндээ суухтаа ердөөс тэр ах эрүүл ахуун ч гэдэг юм одоо аюулгүй байдлын зөвлөгөө манай дүүнерт өгөөгүй. Эн чинь ийм зөөвөн зүйл байгаа. Дээрээс нь хоёр талдаа хоёуланд нэм айгүй том онгорхой нүх байгаа учраас та нар яг гол төв зэгтээ ингэж байгаараа нэг тал руугаа ингэж бөөндөж очих юм бол эн чинь ингээ хөлбрөөд ингээ босоо болчих шүү. Тэрнээс шин чи ийм байх хэвээр. Тэгэхгүй босоо болчих юм бол та нар усан дуны шүү гэдгийг манай дүүнерт анхааруулж хэлээгүй заяа. Тэгээ шууд тэрэнд нь явуулаад оруулчих жаа. Тэгсэн чинь манай дүүнер тоглож байгаад нэг талтаа ингээ бөөгнөрчдөг байхгүй. Тэгсэн чинь нөгөөт чинь ийм байсан юм чи шууд ингээл босоод ирж байгаа. Тэгээ нөгөөд чинь бүр яг хувцаанд ороод ус руу унгах нэ. Тэгсэн чинь би гүүж очиод нөгөөхийг нэг үзүүрээс нь барьж аваад тэгээд нөгөөдийг чи ингэж тэгшгэн болгож байгаа байхгүй. Тэгээд та нар ингээд битгий нэг талтаа бөөгнөрөө хэрвээ бөөгнөрөх юм бол эн чинь ингээд ус руу унаа та нар хувцаанд оргох нь байна гэд хэлж байгаа. Тэгжиж би дүүнертэй сануулж биш манай дүүнер за ойлголоо гэд байнга ингэж төв зэгтээ байрлаж байгаа байхгүй юу. Тэгээд энэ мэтчлийн юмнуудаа уул нь бол миний бодлоор логикоор бол энэ ах 7-8-тай жоох хүүхдүүдэд хэлж өгөх ёстой байхгүй. Хэлж сануулсныхаа дараа тэр тоглоом руу оруулах ёстой. Гэтэл юу ч хэлэхгүй зүг зүгээр бөөнд нэг юм руу оруулцснаа. Тэгээд өөртөө уучраа ол гээд өөрөө яваад өгчөж байгаа байхгүй юу. Би тэгээд дүүнрээ харж зогсоогүй байсан бол манай дүүнер тэр ус руу унаад хувцаанд оргоод тэгээд хэрвээ тэр нь гүн ус исэн бол живэгч эрсдэлтэй. Гэхдээ азар тэр нэг миний өвдгөөр татхуйц гуяар татхууцлуус байсан л да нэг живэд ахаар биш. Тэгээд нэг ийм юм болж байгаа. Тэгээд энэ ахаас би үнэн бүдүүлэг зан харсан. Тэгээд энэ ах уул нь бол үйлчлэгээ үзүүлж ин өөрийнхөө бүтээгдэхүүнийг зарах чинь. Гэтэл ердөөсөө тийм зарыг гэсэн сэтгэл авахгүй эсрэгээрээ одоо худалдан авагч би тэр хүнээс бүтээгдэхүүнийг чинь авъя гэж гуйгаад байгаа байхгүй. Тэгээд яаж юм байж болт юм бэ л гэж бодсон. Энэ ах уул нь бол ямарваа нэг бизнес хийж байгаа бол өөрөө тэр бизнестэй хариуцлагатай байгаад бизнес хийхээ эрсдлийг тооцоолоод
тухайн бизнесээр нь үйлчлүүлж байгаа хүмүүстэй ингэх ёстой шүү гэдэг заавар зөвлөгөөг өгөх ёстой үстэй. Гэтэл манай дүүнер ч юу ч хэлээгүй, надаа ч юу ч хэлээгүй, зүгээр л ингээ бүүнд нь оруулчихж байгаа. Манай дүүнер тэр усанд унсан болвол хүүтэн байхад чинь хуцаанд оргоод тийм машин хүртлээ даарад тэгээ ханаад манад хүрсэн бол яах энэ эрсдлийг тэр үүрэхгүй шүү дээ. Тэгээд энэ мэтчлэн ургуулж бодох юм бол энэ асуудал намайг айгүй стресстүүлсэн учраас надад Монгол тохиолдсон 3 онцгой зүйлсийн нэгээр нь энийг оруулж байна. За хоёр дахь нь юу байсан бэ гэхлээр Номин Холдинг гэдэг компанитай холбоотой асуудал. Номин бүр тэр чигээрээ одоо асуудал гэх юм уу? Яасан бэ гэхээр яг би явахынхаа өмнөх өдөр буюу одоо Австрал руу би хагас санд нисэх байсан. Гэхдээ 5 дахь өдөр нь гадуур яваад Австрал руу авч явах хүнс цуглуулсан байхгүй юу? Тэгтээ би гэрийн хажууд байдсан байна. Тэгээд байнга орж дадснаар нь гээд наадам центрийн номин орчвоо. За тэгээд номин ороод эхний нэг давхраас нь юм авчаад Б1 давхар руу буугаад юм авч явж исэн. Тэгээд машина угаасаа Б1 дээр нь тавьсан учраас Б1 дээр нь бичүүлээд гарчий гэж бодоод тэгээ Б1 дээр нь гарангаа бичүүлчихийгээд газных нь хажууд байдаг тамхины хэсгээс нь манай найз надад тамхи болон вейп загсан учраас тэрийг нь авах гад ийм юм байна уу гэж зургийг үзүүлээд асуудаг байхгүй юу вейпнийх нь. Тэгсэн чинь тэр худалдагч нь энд над вейп чинь байхгүй дээр байгаа гэхлээр нь за тэгвэл би дээшээ гарыг да гэд дахиад дээр очиж байгаа юм. Нөгөө вейп авахын тулд. Тэгээ дээр очисон чинь ингээд тэр вейпнүүд нь бүгдээрээ ийм төгжээтэй хаалганд идэм мэлээ. Тэгээд худалдагчаас нь асуудаг байхгүй эндээс юм авах гэсэн ингээд тэгсэн чинь тэнд хоёр худалдагч зогсож байгаа. Нэг нь бол ингээд суул зогсож байгаа. Нөгөөх нь болсон чинь өөр нэг худалдагчтайгаа юм яриад зогсож байгаа. Тэгээ би тэр гурвуулан руу хандаад эндээс яаж тамхи авах вэ гэд асуудаг байхгүй. Тэгсэн чинь хинэн ч над руу дуграагүй. Тэгснээ хөнгөө байсан нэг худалдагч нь шууд цаашаанаа яваад өгч байгаа байхгүй над руу харснаа. Тэгэхээр нь би ингээд тойроод над дээр ирэх байгаа юм болов уу гэж бодоод хүлээгээ зогсоод байсан чинь ирдгүй. Тэгээд өөр тийш нэг яваад өгчлөө шүү. Тэгээ би дахиад өөр нэг худалдагчтайгаа юм яриа зогсож байгаа тэр кассан дээр байгаа хүн рүү хандаад эндээс тамхи авах гэсэн юм яах вэ гэдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө хүн чинь энэ дээрээ бичүүлнэгээд тэгэхээр би яг энэ вейпийг авах гэсэн юм гэхдээ энэ вейп нь энд байгаа хэсгийг мэдэхгүй байна эсвэл өөр газар байгаа мó гэд жоохон ихэм асуучихгүй юу. Тэгсэн чинь нөгөө ихч чинь ингээл ёо гэл нэг иймэрдүү хандлагатай байснаа шууд өөдөөс нь дахиад нэг 3 дахь худалдагч алхаад иржсэн байхгүй. Тэгснээ шууд өөдөөс нь түлхүүр шийдснээ наадханда вейп гаргаад өгдөө гэд тэгдэг байхгүй. Тэгэл би шууд наадах гэдэг хүн болчихж байгаа юм. Ердөөсөө наад хүндээч гэдэг юм уу эсвэл нэг сайхнаар хэлэхгүй шууд наатаханда гэд. За тэр үгч яах вэ те угаасаа өдөр тутмын харилцааны юм байдаг гэд хайж болж байна. Тэгсэн чинь нөгөө түлхүүр авсан охин нь би цайндаа биш те одоо цайнаасаа орох чинь цайндаа гарч яхаа чи одоо ингээд ажил хийлгээд ах ингээд жоохон ууралдаг байхгүй. Тэгсэн чинь нөгөөх нь чи юу сүртэй ингээд нэг бас хоорондоо харилцан яриа өрнөж байгаа. Тэгээ нөгөө түлхүүр авсан охин айгүй ууртай над дээр ирснээ шууд тэр хаалгаа онгойлгосноо алийг авах юм гэд тэгсэн. Тэгэхээр энэ би тэр вейпүүдийг нь үнэхээр мэдэхгүй учраас надад нэг ийм вейп аваарай гэсэн юм гэд би утсан дээрээсээ үзүүлдэг байхгүй. Тэгсэн чинь наадах чинь манайд байхгүй байгаа нь л энэ гэд тэдрийгээ харуулсан. Тэгэхээр би тэр дундаас нь сонгоод 2 вейп тэгээд нэг тамхи авчаад тэгээд шууд би доошоо бичүүлчихье да. Яагаад гэхэлэр Б1 давхарт миний машин байгаа юм чинь гарангаа бичүүлээд тэгээд шууд цаашаа явчих гэж доошоо явах гэдэг байхгүй. Тэгсэн чинь шууд ардаас хөөш чи хайж байгаа гэд наа тэгдэ. Тэгэхээр нь би доор бичүүлье гэж тэгсэн чинь наатаг чинь заавал энд бичүүлэх ёстой гэд тэгсэн чинь за би тэгтээ доор машинаа тавьсан болохоор нөгөө доор бичүүлчихье гэд бодсон ингээд тэгсэн чинь тийм бол наатахаа энд үлдээгээд доороо очиод тамхи аваач гэдэг байхгүй юу. Тэгэхээр нь би харин доор энэ вейпийг үзүүлээд авах гэсэн чинь дээр байгаа гэд намайг дээшээ гаргасан. Доор вейп байдаггүй юм шиг байлээ. Тэр худалдагч нь надад доор айгу цөөхөн сонголттой байдаг. Тэгэхээр дээшээ гараа гэж хэлсэн юм аа гэдгсэн чинь доор байгаа доошоо яв гэдэг байхгүй. Тэгсэн чинь манай аав хажуунаас түрүүн бид хоёр худалдагч дээр очисон чинь над худалдагч чинь байхгүй гэсэн штеп манай аав сайн ойлгоогүй л дээ. Тэгтээ зүгээр дахиад худалдагч байхгүй гэсэн штегээ хэлсэн чинь байгаа би мэдээд байна байгаа гэдэг юм шүү гэд манай аав руу дахиад уурлаад нөгөө охин чинь тэгээд аав бид хоёр чинь шууд айгаал за эндээ бичүүлээд тэгээ бичүүлсэн баримтаа аваад доошоо бууйдаа гэд очирлж байгаа бичүүлсэн. Тэгээд тэр охины харилцаа хандлага бүр үнэхээр аимшигтай байсан заяо. Тэгэл бид хоёр машиндаа суучаад зогсоолоос гарах гад зогсоолч ингээд дээшээ өксөж гардаг штэ. Тэгээ өксөөл яг гарах гэсэн чинь хаалга онгоосон чинь өөдөөс яг машин орж ирж таардаг байхгүй. Гэхдээ хажуудлын зүүн талаар л та бид хоёр баруун талаар гарах чаа. Гэсэн чинь нөгөө орхиж байгаа машинтай бид хоёр зүрж орох ямар ч зай байхгүй. Эхлээд тэр машиныг оруулчаад тэгээ бид хоёр гарах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгээ тэр машин орох гэсэн чинь яг тэр машины
одоо цаана нь буюу гарцсан дээр машин парклаад машин зогсоол тавиад орхисон. Уул нь бол машин ордог гардаг тэр гарц дээр машин тавьж болохгүй шүү дээ. Гэтэл тийм нэг машин тавьсан байгаа байхгүй юу? Тэгээ тэр машины наагуур жижигхэн зайгаар нөгөө орж ирж байгаа машин чи орох гэж өстө бөө юм болж байгаа ингээд маневрлаад хийсэн. Жумун юм болоод тэгжээс ингээд миний сонсноор ингэж гэл явсан. Тэгээд зүүн талын хаалгаа зурчих шиг болсон. Тэгээд тэр машин ингээд машинаа зураал доошо бууж байгаа байхгүй юу. Тэгтэн зэрэгцээд бид хоёр хүлээгээд зогсож хооронд наадам центрийн тэр гаражных нь хаалга буугаал босоол байгаа юм. Ягаад гэхээр бид хоёр тэр хаалганаас 1 м орчмын зайтай зогссон. Гэтэл тэр хаалга нь бид хоёрыг байгааг мэдээд ах шиг байгаа юм. Тэгснээ тал хүртлээ бууснаа буцаж дээшлээл байгаа байхгүй хизээч бүрэн хаагдахгүй. Тэгэнгүүт энэ хаалга бид хоёрыг ингээд ойр орчимд нь байгааг мэдээд байгаа учраас энэ хаалга буцааж дээшлээд байгаа юм байна гэж бодоод нэг дээшлэнгүүт бид хоёр шууд тэрүүгээр гараа авчдаг байхгүй юу. Тэгээд яг бид хоёр бүтэн гарч амжаагүй байж итэл машины арын хэсэг дээр шууд хаалга нь ингээд буучтیں۔ Тэгсэн чинь яг манай GoPro-ны ийм нэг бүндгэр хэсэг дээр нь тэр хаалга нь бууж таараад тэр хэсгийнх нь бүх будгийг нь халцалцсан. Уул нь бол бид хоёр жоохон хурдтай явсан бол хаалга хаагдахаас өмнө ингээд гарч амжих байсан юм байлээ л дээ. Гэхдээ яг урд машин байсан учраас бид хоёр өртөөсөө тэгж хурдан явж чадаагүй. Ягаад гэхээр тэрүүхэн тэндээ жоохон болгоомжтой явахгүй бол нөгөө машинаа зурчих гадсан байхгүй юу. Тэгээд буугаад ирсэн чинь машин зурагдсан байсан. Тэгээл би шууд номингийн тэр Бэнийг давхарт нь байдаг хэрэглэгчийн төв дээр нь очиод ингээ машин зурчлаа штэ гэсэн чинь за тэгвэл над хаалгыг чи хариуцдаг хүнийг одоо дуудчихлаа, тэр хүнтэй уулзсан. Тэгээ тэр хүнд ингээ машин зурагчлаа одоо яах вэ гэсэн чинь тэр хүн ямар ч одоо шийдэл авахгүй заяа ажилдаа эзэн биш. Ингээл харж яснаа. За одоо би нэг хүнтэй яриа тийгээд нэг хүнтэй ярьж байгаа. Тэгсэн чинь нөгөө хүн нь наад чи одоо бидний асуудал бишээ, өөрөөсөө наад хүн чи хурдан гарах хэрэгтэй байсан л гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгсэн чинь тэр номингийн ажилд надад тайлбарлаж байгаа байхгүй юу. Та нар өөрөөсөө ингээд хурдан гараад явах боломжтой байтал тэгээгүй ингээд айгүй удаан гаражнаас гарсан байна. Тэгэхээр та нарын буруу, одоо та нарт бид нар ямар ч хүн төлбөр олохгүй гэж байгаа. Тэгээ би тэр хахад ингээд 1000 тайлбарлаж байгаа байхгүй юу. Яагаад вэ? Миний урд машин тавьсан байж тээ. Тийм учраас би ингээд арайч үг гэж гарлаа штэ. Дээрээс нь энэ хаалга чинь доороо машин байна уугүй юу гэдгийг нь шалгачаад тэгээд хэрвээ ойр орчимд нь ядаж нэг 5 см-ийн радиус ямар нэг юм тэгэлж явах юм бол энэ хаалга чинь буцаа дээшлэх ёстой бидтэй гингүүд миний яриаг өрдөөсөө ойлгохгүй юм уу хүлээж авахгүй байгаа хгүй тэгснэ та нарын буруу одоо бид нар явж хийж чадахгүй гэдэг. Тэгээд би төсөөлтөө тэр ахтай энэ ахтай хил амаа ойлголцож чадахгүй маань угаасаа энэ ах шийдвэр гаргах эрх мэдэлтэй ч хүн биш юм байна. Тийм учраас та надад одоо өөр энэ хаалгыг чи хариуцдаг менежерийнхээ даргийнхаа уцыг үг гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэр ах намайг дахиад нэг өөр хүнтэй яриулж байгаа юм. Тэгсэн чинь тэр хүн надад зар ярьснаа хэлж байгаа. Наад хаалгач нь ингээд доошоо буухтаа доор нь юм байна уугүй юу гэдгийг мэдэрдэг юм аа. Тэгсэн чинь та нарын машиныг байхгүй л гэж мэдэрсэн байна. Тэгээд наадах чинь бууцсан байна. Тэгэхээр систем ингэж л угаасаа ажилдаг. Та нарын буруу. Та нарт одоо бид нар ямар ч нөхөн төлбөр өгөхгүй, машиныг чинь засаж өгөхгүй гэж байгаа байхгүй юу. Тэгээ миний бүр ингээд нэг дотор үнэхээр бачуурмаар мэдрэмж надад төрсөн. Одоо үгээр хэлэх юм бол та дэлгүүрт ороод юу ч хулгайлаагүй заяа. Гэхдээ чи манайхаас ийм их юм хулгайлцсан байж тэгээд бүх хүн чам руу дайраад байгаа юм шиг нэг тийм мэдрэмж надад төрсөн заяа. Яагаад энэ хүмүүс намайг ойлгохгүй байгаа юм бэ? Яагаад би ингээ юу ч буруу хийгээгүй зүгээр гаражнаас гарсан чинь би өөрийнхөө машины будгийг халцруулчаад би ингээд хохироод үлдэх ёстой бэ? Энийг яагаад хүн ойлгохгүй байгаа юм бэ гэд би үнэхээр их бохомдсон. Тэгээ тэр хүнтэй ингээд би яагаад ингэж байгаа бла 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 гэж зөндөө одоо орилж хашгираад ярьж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь шууд чи одоо галзуу солиот юм уу? Наадахыг чинь хэсгийн ахлагч шийднэ гэж арай нэг өөр гаргалгаа хэлж өгч байгаа байхгүй юу. Хэрвээ би одоо айгүй тийм амар тайван хүнтэй хэрэлддэггүй хүн байсан бол тэр хүн зүгээр намайг дээрлэхэд чиний буруу гэд явуулчих байсан маа. Гэтэл би ингээд орилж хашигчсны үр дүнд за тэгвэл чи одоо хэсгийн ахлагчтай холбогдоо гэж дараачийн үнэ надад холбож өгч байгаа байхгүй юу. Тэгээд одоо хил амтай байж ижил асуудлаа шийдүүлт юм уу хаашаа гэдэг нэг бодол бас төрсөн. Би хэсгийн ахлагчтай ярьсан чинь ашгүй хэсгийн ахлагч нь учраа ойлгодог хүн байж тараад манай хаалга унтсан юм байна. Чиний бичлэгийг чинь харлаа. Та нарыг бүтэн гарч амжаагүй байтал хаалга ингээ дээрээс нь буугаад ирсэн юм байна. Тэгээд машиныг чинь зурцсан юм байна. Одоо бид нар мөнгөө төлөх ёстой. Та нарын хохирлыг барагдуулах ёстой гэд тэгж байгаа. За тэгээд намайг Номи United дээр хүрээд ир гэж байгаа байхгүй. Тэгтээ машинаа нэг үнэлгээний төв дээр очиод хохирлоо үнэлүүлчихэд ир гэж байгаа. Тэгээд би
ямар ч юм буруу хийгээгүй байж иж өөрийнхөө хідэн цагийг тэнд үрж байгаа байхгүй. Дээрээс нь би маргааш нь нисэх гээд байгаа штэ. Уул нь бол би тэр цаг хугацаагаа гэртээ амарч одоо гэрийнхэнтэйгээ өнгөрүүлмээр байгаа. Гэтэл энэ нэг номингийн балаа хаалганаас нь болоод гадуур яваад байгаа байхгүй. Тэгээд үнэлгээний төв дээр очиод үнэлүүлчихэд номин дээр очиод нөгөө хэсгийн ахлагчтай нь уулзсан чинь тэр хэсгийн ахлагч миний өргөдлийг хүлээж аваад за ингээд манай байгууллагын алдааны улмаас чамд ингээд охирол учирсан байна. Тийм учраас бид нар номин даатгалтай гэрээтэй байдаг номин даатгалаар байгууллагын даатгалаар чиний охирлыг барагдуулна гэж байгаа. Тэгээ надаас ингээд бичиг баримтууд баахан юмнууд гар өргөдөл дээр авчаад номин даатгал дээр нь очдог байхгүй бид хоёр хамтдаа. Тэгсэн чинь тэр номин даатгалын хүн нь наад хаалга унсан чинь манай буруу гэдгийг хин нотолж байгаа. Шүүхээр цагдаагаар одоо бичиг гаргуулж авчирсны дараагаар бид нар танай байгууллагад одоо ингээд нөхөн төлбөр өгөөд энэ хүнд буюу одоо надад мөнгө өгнө гэд тэгж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө хэсгийн ахлагч чинь номин даатгалынхаа хүнтэй яхаараа тэгдэм бэ? Би ингээд өөрөө бичлэгийг нь үзээд энэ хүнд хохирол учруулсан гэдгээ бичлэгээрээ би нотолчоод байна штэ. Яагаад заавал цагдаагийн бичиг хэрэгтэй юм бэ? Ийм юмд чинь гэж байгаа. Тэнгүүд нөгөө хүн манай буруу гэдгийг яг хин нотлоод байгаа чи нотлохгүй чиний нотлно гэж одоо юу бэдий наадах чинь цагдаа л нотлно шүүхээрээ яваад тэгээд бичгээ авчруулаа тэгээд 400 мянган төгрөгийн хохирлоо барагдуул гэж байгаа хгүй тэгээд тэр хоёр ингээд хоорондоо маргаж байгаа тэгээд тэр хэсгийн ахлагч нь за ямар ч байсан манай буруу гэдгийг би мэдээд байна гэхдээ би энэ даатгтыг хүнтэй уулзраа болохгүй байна ямар нэгэн байдлаар чиний нөхөн төлбөрийг барагдуулна төр хүлээж ийг намайг явуулчихж байгаа хгүй угаасаа би тэрнийг бүтэн өдрөө бас өрмээргүй байсан тэгээд тэр явдлаас ч хойш одоо бараг 10 хоног болж энэ 10 хоногийн хугацаанд ямар ч шийдэл байхгүй, ямар нэгэн шийдвэр гараагүй, нөхөн төлбөр олгогдоогүй байна. Тэгээд нэг өсөндөө би зүгээр номоо ороод хүнсээ цуглуулах гэсэн биш, худалдагчт нь загнуулаад дээрээс нь өөрийнхөө машиныг зуруулаад хохируулаад дуусчих байгаа байхгүй юу. Ядчихад манай аавын машин ингээд шинэ машин байсан нэг ч зураас байгаагүй. Тэгтэл ингээд аяйгүй урт ингээд будгийг халцлаа хийцэн. Тэгэхээр чин хэдийгээр тэр хүн 400 мянган төгрөг өгөөд бид нар засууллаач гэсэн хизээч анхны байсан шигээ нэг ч угаасаа сэвгүй байсан машин шиг болж чадахгүй штэ. Өмнө нь бол сэвгүй байсан. Гэтэл одоо сэв ороод ирчихэж байгаа байхгүй юу. Ингээд би ингээд нөхөн төлбөр 400 мянга авсан ч гэсэн дахиад би өөрөө хохироол дуусч байгаа. Энэ мэтчлийн ингээд тухайн хүн одоо ажилдаа эзэн болдог байсан бол тэр системээ сайн ажилуулцдаг байсан бол тий надад ийм хохирол учрахгүй байсан. Тэгээд энэ асуудал намайг бүр ингээд үнэхээр стрессүүлсэн. Уул нь бол ямарваа нэгэн байгууллагад хідээс дээш хүнтэй бол билээ дээ. Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын инженер гэдэг хүн байдаг шүү дээ. Тэр хүн нь гарч ирээл өө за манай зөв буруу гэдгийг үнэлээд тэгээд миний хохирлыг барагдуулаад явчих асуудал байгаа байхгүй юу. Гэтэл номин журдөөсөө тийм хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын ажилтан гэж байдаггүй юм шиг байна. Надтай хин ч ирж уулзаагүй. Тийм хүн гарч ирээгүй. Йоо жоохон амьсгаахгүй л яг тухайн үеийн нэг стресссэн мэдрэмж дахиж орж ирээд айгу дотор бачимдаад гар мар салгалчлаа. Энэ журдөөсөө Австралид би хизээч ингэж стрессж байгаагүй ингэж бухимдж байгаагүй юм билээ. Тэгээд яг тэр номингийн чиний л буруу штэ чи өөрөө хурдан над гаражнаасаа гарахгүй яасан юм. Бараг л хурд хийж гарааснасаа гарах ёстой байсан бидтэй гэж намайг загнаад исэн хүнтэй ярьсан чи миний бүр гар чичрээд салганаад яагаад та намайг ингэж ойлгохгүй байгаа юм бэ гэд ингэж бүр ингэж зүрх дэлсэх нь холгүй юм болоод байсан байхгүй юу. Яг тэр мэдрэмж нь дахиад төрчлөө. За тэгээд номинтой холбоотой нэг ийм үнэн бүтэхгүй үл бүтэх юм болсон. Тэгээд би загнуулаад бас машина зуруулаад хохироод дууссан юм нэг асуудал байна. За номингийн кейсийг айгүй удаан ярьчлаа. Одоо жоохон 3 дахь асуудлаа товчилж ярина. За 3 дахь юм нь гэх юм бол би сүүлийн 4 өдрөө буюу Монгол 10 хоногор очсон гэсэн шүү дээ. Тэгээд тэрний сүүлийн 4 өдрөө эмнэлгээр явсан аахгүй юу? Уул нь бол би зөвхөн зүрхээ үзүүлэгчээл эмнэлэг орсон. Тэгсэн чинь өстой десктомдог үлгэр шиг зүрхэнд үзүүлсэн чинь цусаа үзүүлгээд тэгээд цусаа үзүүлсэн чинь дотроо үзүүлсэн чинь эмгтээчүүд эмчүүд үзүүлгээд тэгээд сүүлийн 4 өдөр чих тэр чигтээ ингээд баахан эмнэлгээр явцсан байхгүй юу. Тэгээд би эмгтээчүүдийн эмчид үзүүлээд эхонд харуулваа. Тэгээд эмгтээчүүдийн нэг 2 3 эмчид үзүүлээд 2 3 газар эхонд орсон юм. Тэгсэн чинь надад айгүй онцгүй юм тохиолдсон гэх юм уу? Тэр эмч надад айгүй онцгүй гэлсэн гэх юм уу? Би одоо 30 настай гэхдээ би хүнтэй гэрлээгүй, надаа хүүхэд байхгүй, би хүүхэд гаргаагүй. Тэгээд тэр эмч намайг ингээд эхонд харж ирсэн аа. Хүүе чи хэдтэй гэлээ гэдгсэн. Тэгэхээр би 30-тай гэсэн чинь чи тэгээ 30-тай байж хүүхэд гаргаагүй мүү гэж байгаа байхгүй. Тийм гаргаагүй би хүнтэй гэрлээгүй гэдгсэн чинь 30 хүртлэх хүүхэд гаргаагүй юу хийж явж исэн. Одоо хурдан хүүхэд гарахгүй бол чи хэцүүдлээ гэл. Уул нь тэр бол хүн бол надад ингээд санаа тавиад ах шиг байгаа юм. Одоо эрүүл мэнд чинь ингээд эртхэн хүүхэд гарахгүй бол болохоо болж шүү. Чамд эрсдэлтэй бай шүү гэдэг утгаар л хэлэх гээд байгаа юм шиг байгаа юм. Уул нь бол хэрвээ сайнаар бодох юм бол гэтэл тэр хүний хэлж байгаа үгс одоо өнгө айстэй намайг
буруутгаад байгаа мó, дарамтлаад байгаа мó, доромжлоод байгаа мó гэмээр тиймэр дүү өгнүүд надад хэлсэн. Тэгээ 30 хүртлээ чи хүнтэй суугаагүй юу гэж явж исэн. Ягаад нөхөртэй болохгүй байгаа. Одоо хурдан хүнтэй сууж хүүхэд гарга. Нөхөргүй байсан ч яах вэ? Тэгээд хүүхэд гаргаж өөрийнхөө эрүүл мэндийг бодохгүй болвол одоо болохоо байлаа ш гэсэн юм ярьж байгаа байхгүй юу. Тэгээд уул нь бол хүнтэй сууж хүүхэд гаргана гэдэг чинь айгүй тийм олон хүчин зүйлсийг харгалзаж үзсний үндсэн дээр хүүхэд гаргах гэдэг шийдвэр чинь гарч ирж байгаа шүү дээ. Би зөвхөн өөрийнхөө эмэгтэйчүүд талын эрүүл мэндийг бодоод хүүхэд гаргадаг зүйл бас биш шүү дээ тий. Гэтэл тэр хүн яагаад зөвхөн намайг эхонд харснаа миний бусад бүх хүчин зүйлсийг ингээ бодолцож үзэхгүйгээр шууд чи хурдан хүүхэд гарга. Хөргөөч гэсэн хүүхэд гаргахгүй болвол хэцүүдлээ гэдэг зөвлөгөө надад өгж байгаа. Тийм үг яагаад надад хэлж байгаа. Надад тэр нь бүр үнэхээр муухай байсан. Би эргээгээд бодонгууд би 23 4-т бас анх нөгөө нэг миомт гэдэг нэг юм байна гэдгийг мэдэж авчаад тэгээ тэрнээс хойш ер нь жил болго ингээд эмгтээчүүд эмчээд үзүүлдэг болсон байгаа байхгүй юу. Тэгээд хэмжээнд томрох нүггүй юу гэдгийг нь хинуулаад явж игээд тэгээд ер нь бол байнгын ингээд жилдээ нэг удаа яхонд үзүүлээд явдаг байсан. Гэтэл тэр дөнгөж 24 тавтай хүүхэдтэй болсон ч одоо хүүхдэд хижээж чадахгүй санхүүгийн хувьд доктортой биш одоо зөв хүний олоогүй байхад чи хурдан хүүхэдтэй бол хүүхэдтэй болохгүй бол одоо чи хэцүүдх юм байна. Хурдан хүнтэй сууж хүүхэд гарга гэдэг зөвлөгөөнүүдийг надад өгдөг байсан байхгүй. Тэгээ хэлэхдээ өрдөөсөө тийм эвтэхнэр биш яг саяны юм шиг одоо чи хурдан хүүхэдтэй л болохгүй нэ. Нэг иймэрдүү өнгө аясаар юу н хэлдэг байсан гэдгийг би эргээгээ сансан. Тэгээ надаа энэ мэтчлэн яагаад ингээд тийм санаа тавиад байгаа юм шиг байдлаар хүнийг доромжилдог эсвэл хүнд муухайгаар зөвлөгөө өгд юм бол муухай өгнүүд хүнд хилдэг юм бол гэдэг дээр жоохон имзэглсэн. Тэгээ надад Монголд тохиолдсон 3 дахь муухай асуудал нь энэ байла. Яг нь ингээд саяны зүйлийг ингээд тухайн эмчийн зүгээс сайнаар бодоод үзэх юм бол тэр хүн үнэхээр ингээд сайхан сэтгэлтэй миний төлөө ингээд санаа тавьсандаа л намайг ингээд нөхөргөөч гэсэн хүүхэдтэй болоо гэж хэлсэн байх. Гэхдээ эн чинь миний асуудал шүү дээ. Хитрхи бас миний асуудал битгий оролцол тий зүгээр эмчийнхээ үрийг гүйцэтгээд чи хүүхэдтэй болохгүй бол чамд ийм эрсдэл байгаа юм байна ингэж магадгүй байна ийм одоо аюул учирч болохоор байна гэдгээл зүгээр эмнэлгийн хүний зүгээс тайлбарлаад өгчих тэрнээс биш битгий намайг ингээд нөхөргөөч гэсэн хүүхэдтэй бол гэж дарамтлал та тий тэгээд нэг иймэрдүү онцгүй зүйлс надад Монголд байхад тохиолдсон. За тэгээ Монголд болсон үйл явдлуудаа эргээд харсан чинь ямар ч амар адал явдалтай тий их бужигнаан өрнөөндүүд бидний амьдрал өрөндгийн 10хан хоногийн хугацаанд тэрнээс нь 4 хоногт нь гэрээсээ гадуур гарахад л надад ийм их үйл явдал тохиолдсон байгаа аахгүй. Тэгээд энээс гадна ингээд ярихгүй одоо яриаггүй юмнууд бол зөндөө байгаа штэ тий зам дээр төвчрээд явж байхад болж байгаа асуудал гэх мэт юмнууд бол зөндөө байна. За тэгээд хамгийн топ 3 нь бол энэ байла. Тэгээ Монголд очих бол гоё байла. Сайхан байлаа. Гэхдээ ингээд асуудлууд байна. Одоо болохгүй бүтэхгүй байгаа зүйлсүүд байна. Саяны юмнуудыг бид нар яг үнэндээ ингээд улс төр нийгэм эдийн засаг ингээд сайн болохыг хүлээгээд сайжруулахаа хүлээгээд байгаад байх зүйл бол биш байгаа аахгүй юу? Бид нар өдөр тутамдаа хувь хүний харилцаа хандлагаа, ажилд хандах одоо тэр сэтгэл зүгээс хандлагаа ажилдаа эзэн болох ур чадвараа сайжруулах юм бол надад тохиолдсон тэр сүүлийн 3 асуудал аль нь ч гарахгүй байсан юм шиг надад санагдаж байна. Миний хэлэх гэсэн санаа нь юу вэ гэхээр яг ингээд айгүй харилцаа хандлага муутай байгаа тий ажилдаа эзэн болохгүй байгаа хүмүүсийг ойлгоё гэх юм бол яг ингээд өнцөг байж болохын тий үнэхээр дээгүүрээ мөнгө идэж гин ард иргэдийн амьдрал хэцүү байна. Бид нэр ингээд мөнгө олоод байгаа юм шиг боловч эсрэгээрээ ингээд инфляц айгүй их өдөр тутмын амьдралдаа айгүй их мөнгө зарцуулж гин тэгээд ийм жижигхэн орлого олцоод бидрийг айгүй найрсгаар инээгээд сайхан ажиллаж амьдраад хүмүүстэй харьц гэж яаж тэг юм бэ? Ийм стресстэй нийгэмд чинь болохгүй штэ гэж бас бодож болох юм. Энэ тэр хүмүүсийг бас нэг талаараа өмөр хүнцэг байж болно. Гэхдээ бид нар энэ бүгд угаасаа л ийм юмчиндээ эсвэл эдийн засаг сайжиртал, манай нийгэм сайжиртал, улс төр сайжиртал бид нар энэ хандлагаараа ингэж байгаад байж бас болохгүй шүү дээ. Тийм учраас бид нар дээдх одоо макро эдийн засгийн асуудлыг шийдэхийг хүлээхгүйгээр микро төвшөндөө тий бид нар өөрсдөө яаж сайжруулах боломж байгаа юм бэ? Бид нар ингэж бага орлого олдог ч гэсэн ядаж ингээд хүмүүст хүргэдэг өөрийнхөө нэг бизнес хийж байгаа бол тэр бизнесээ арай нэг хүмүүстэй сайхан харьцаад бизнесээ хийчихье. Эсвэл би нэг ажил хийдэг бол энэ ажлаа хэдийгээр стресс авч байгаа ч гэсэн энэ авсан стрессээ бусдад гаргахгүйгээр үйлчлүүлэгчтэй одоо энэ өвчтөндөө гаргахгүйгээр сайхан ажиллачи гэдэг нэг тийм хандлагыг өөрсөндөө суулгах ёстой байна гэж би бол дүгнсэн.
За тэгээ би бол өөртөө тохиолдсон яг нэг 3 сайн болон 3 муу зүйлийг ярих гэжсэн. Тэгсэн чинь бүр хадуураад харилцаа хандлага нийгэм эдийн засаг масаг гэсэн янз бүрийн юмны талаар яриа явчлаа. За тэгээд Монголд очиод надад тохиолдсон сайн болон саар 3 ийм зүйлс байлаа. Хэрвээ та гадаадад амьдардаг 100 Монголдоо очих гэж байгаа бол ийм ердөө зүйлсэд сэтгэл санаагаа бэлэн байлгаарай. Хэрвээ та Монголд амьдардаг хүн байх юм бол өдөр тутмын стресс байгааг бид нар ойлгож байгаа. Гэхдээ энэ стрессээ бусдад битгий гаргаарай, ажилдаа эзэн байгаарай, харилцан хандлагаа сайжруулаарай гэж хүсмээр байна. За тэгээ миний бичлэгийг үзсэнд баярлалаа.